За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг хийх гээд гэрийнхаа 0 дотор сууж байна. Ямар утга учиртай бичлэг хийж байгаа вэ гэвэл 500 евроны төлөө үсээ хусгах чинь. Тэгээд ингээд ойрын үед ингээд та намайг инстаграмаас харж байгаа бах ингээд үсээ ер нь бол ургуулж исэн. Тэгсэн чинь манай найз миний янзыг үзээд 100 евро өгөө үсээ хусчих гэсэн. What? Bro, what are you talking about, man? Тэгээд би зарайчгүй л үүдээ гэж дотроо бодоод за ядаж 500 евро өгчгөө тэгвэл үсээ би хусъя гэтгсэн чинь надад за 500 евро өгөө гэтгсэн. Тэгээд би ингээд өөрийнхөө амнаас болоод одоо ингээд өөрийнхөө ургуулж байгаа үсээ хусгаад гэрийнхаа 0 дотор сууж байна. За ингээд бичлэгэндээ орцгоё guys. Одоо юм байдлаар орол ингэж харагдаж байна. Яг нэг ус хит богино биш уртцтай болохоор нэг жоохон эвгүй харагдаж байна. Тэгээд уул нь жоохон ургацсан бол гоё болох байсан. Хамгийн сонирхолтой надад нөгөө усны машин, ерөн ус засахад юу хэрэгтэй бүх юм байгаа. Манд төсч үнэтэй байдаг болохоор өөрөө Германд ирээд 1 сар болоод 2 сар болоод юм усны машин дээр худалдаж авч ирсэн байгаа. Тэгээд үсээ усгая. За тэгээд маргааш нэг усны юу байгаа. Инаагаад үчи. Усныхаа юм хамгаалтайхаа юм их зүүчлээ тэгээд манайд яг захиалга дээр үе юм усны машин байгаа. Би бүр хамгийн амар удалгүй бүр яг хусан шүү дээ. Амьдралдаа анх удаага ингээд үсээ хусч үзэх чинь яг ямар ахыг өстой хэлж мэдэхгүй. Жоо харамсаж магадгүй. Гэтэ мөнгө шүү дээ. Бас давхар 100 болж байгаа толгоогоо амраагаад амна гэж бодоод санал хийж авсаа. Яа би бүр нэг л итгэж өгөхгүй байна газ. Яа. Ханаас нэг гэж босгоо. Юу л гэж. Та ихэлцгээ. Үгүй. Би ингээд амьдралдаа анх удаага ингээд үсээ усж чинь. Тэгээд яг ямар толгоогоор зэрхийж би яг өөрөө сайн мэдэхгүй байна. Битгий гайхацгаарэ. Толгоо амраагаад авчитгүй. Яа, энэ просто яриад биш. За. Би бүр амар аг алдсан. Тас шилгөө нэг юм харахгүй байна. За би үлдсэн юмсээ тэгээд тусцаад тэргээд ороод тэр. Хүний юм гизүүлд ичдэг юм лээ.
Holy crap! You are creepy as shit. За guys тэгээд сая тодог дуудаад тодогоор үсээ гусуулчлаа. Хойдлогоо нэг өөрийнхөө хүрч чадахгүйсэн. Эсгээ тодог юу вэ? Яаж байгаа бэ гэлээ. Тэгээд ямар ч ч хүрхийн мөндөнд толгоо хаагаад ирлээ шүү дээ. Амар толгойтой байл яана гэж бодчихсон чинь гайгүй хүрх толгоо гараад ирлээ. Нөө сургуулийн болохоор бүр амар хүс гарсан байна. Ямхаа хэвтэн гайгүй гэж хэлээд надад. Надаас бүрийн хүс гарсан гайснаар бүр амар хүс. Энэ юу маргуулжсэн болохоор бэлэн ус гарлаа. Тэгээд энэ үрээд өнөдөр байгаа бичлэгийг дуусгах чинь guys. Тэгээд амар хийн хөөрхөн өндгөн толгой гарч ирлээ. Би мөрөг өндгөн толгой тэгэж өстө санаж бодож явсангүй. Өстө хөөрхөн юм байна. Тэгээд мөнгө авчвал та нарт коммент бичнэ. Баярлалаа. Subscribe